За өдөр бүр аялын влогийн маань 30 дахь дугаараа эхэлж байна. За тэгээ 30 дахь дугаар маань спешиал дугаар буюу одоо миний сүүлийн 4 гаруй жилийн турш бодож ирсэн нэг зүйлээ хийхээр бол бэлэн болсон байна. За энэ бол Монголын анхны ногоон барилга буюу MMS Green Building-тэй туур бичлэг хийх байгаа. За тэгээ энэ бол манай ажлын байр. За тэгээ энэ газар ажиллаад би 5 орчим жил бол ер нь болж байна. За тэгээд маш гоё юм бахархууштай гоё барилга бол байгаа. За тэгээд энэний талаар хэдүүлээ орж гоё туур бичлэг хийцгээ. Энэ ногоон барилга гэж яг юу хэлээд байгаа талаар гоё орж танилццгаая. Одоо Америкийн нэгдсэн улсын ногоон барилгын гэрчлэгээ олгодог одоо юм олон улсын байгууллага байгаа. За энэ байгууллагын одоо лид платинум гэдэг зэргийг бол одоо манай барилга маань бол авсан байгаа. За тэгээд 80 оноогоор лид платинум зэргийг авч Монгол улс одоо дэлхийд бүртгэлтэй ногоон барилгатай юм улсаа албан ёсоор бүртгэгдсэн. За тэрний одоо ингээд символ тамга тэмдэг нь одоо энэ дээр байна. За үүдээр орж ирээд эхний хэсэг бол одоо манай ресепшн хэсэг бол харагдаж байна. За ресепшн хэсэг нь бол одоо маш гоё юм артаа гоё 360 градус харагдаж байгаа юм хэсэгтэй. За тэгээд хоёр талдаа шоурумын хэсгээс бүрддэг. За нийт блок маань бол 3 блокоос бүрддэг ABC гэдэг. За A блок дээр бол ерөнхийдөө офис болон үйлчлэгээний газрууд байдаг. C блок нь болохоор агуулгаас бол бүрдэж байгаа. За тэгээд нэг давхраас хэдүүлээр эхлээд явъя. За нэг давхар дээр бол одоо EMC-ийн шоурум, за тэгээд кофе шоп, тэгээд цахилгааны MMS Electric компани шоурум, тэгээд кофе шоп, хоолны газар, entertainment room гэсэн хэсгүүдээс бол бүрдэж байгаа. За хэдүүлээ нэг нэгээр нь ороод явъя. За MMS компани цахилгааны бараа бүтээгдэхүүн борлуулдаг мэрэгжлийн ийм ханган нийлүүлэгч компани бол байгаа. За жишээ нь дэлхийн алдарт Genco Solar брэнд, Solox Power брэндийн нарны сэргээгдэх эрчим хүчний бараа бүтээгдэхүүн угсралт үйлчлэгийг суйрлуулж бүрэн цогц үйлчлэгийг үзүүлдэг байгаа. Milwaukee брэндийн одоо Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьюторээр ажиллаж байгаа. За тэгээ гэрэл, автомат, кабель, хүчний кабель, уул уурхаан барилгат шаардлагатай барааны цахилгааны бараа бүтээгдэхүүний бүгдийг нь бол ер нь бол юм борлуулдаг компани байгаа. За энэ бол энэ хөө манай компани цахилгааны шоурумын хэсэг бол ерөнхийдөө харагдаж байна. EMC гэдэг компани болохоор одоо IM болон Li гэдэг одоо цахилгаан 100% цахилгаан автомашины борлуулдаг ийм дилер компани байгаа. За кофе шопын хэсэг байгаа. За кофе шоп хэсэг нь бол маш амттай кофетэй хэсэг байна. За энэ хэсгийн загвар нь болохоор Bra House гэдэг ийм загвартай ийм загвараар хийгдсэн кофе шоп байгаа. За тэгээд кофе шоп энд болохоор одоо ус сэвэршүүлэгч байгаа. Тэгээд эндээс sparkling температур ус бүр гоё хүүт ус ч гэсэн гарах боломжтой. Тэгээд нэг аваад хэрэглэх боломжтой. За хамгийн гоё хэсэг буюу одоо 360 гардныг та бүхэндээ харуулж байна. Манай 360 гарден гэдэг. Тэгээд энэ нь болохоор яагаад нэрлэдэг вэ гэхээр ингээд тойроод одоо битүү ингээд шилэр өчгдсөн. Тэгээд ингээд голдоо гоё модтой. За энэний хамгийн том утга учир нь болохоор энэ цон онгойлгох үед маш гоё хүчил төрөгч одоо офис руу нэвтрэх орох одоо оффист ажиллаж байгаа, барилгад ажиллаж байгаа ажилчид маань ингээд цэвэр агаар амьсгалах бүрэн боломжийг нээж өгсөн ийм гоё гарден бол байна. За энэ бол тэгээд өвлийн улирал, зуны улиралд бол маш гоё харагддаг хэсэг бол байна. За тэгээд цаашаагаа яваад хоолны өрөөг үзцгээе. За энэ бол манай хоолны өрөө байна. За бидэд хоол иддэг. За ийм гоё шийдээр хийгдсэн. За тэр хамны цааталт бол манай агуулгын хэсэг бол байгаа. За энэ хам дээр байгаа барилгууд бол бүгдээрээ лид сертификатыг одоо авсан ийм бас одоо дэлхийн ногоон барилгууд байгаа. Платинум зэргийг авсан ногоон барилга байгаа. Тэгээ манайх одоо бас тэр буландас байгаа. За одоо хэдүүлээ entertainment дүрэнд очиж үзье. Гэхдээ entertainment дүрэнд одоо өглөөд йог болж байгаа. Тэгээ яг йогийн хичээл дээр одоо орж болохгүй тэгэхээр гаднаас нь битсэн тойлын зүв баг. За тэгээд хоёр хэсгээр хоёр давхарлага гарч болдог. Одоо миний ад хасрагж байгаа энэ хэсгээр бол ажилчид бас орж иж дэшээ гардаг хэсэг. За тэгээд болохоор төв хаалганы хэсэг бол байгаа. За одоо энэ чи йог орж байгаа. Йог хичээл болж байна. За энд бол entertainment өрөө байгаа. За тэгээ йог орж байгаа учраас хүмүүсийн царайг хамаагүй гарахгүй. За энд entertainment өрөө маань байгаа.
За тэгээд entertainment төрөн дээр юу болдог вэ гэхээр одоо ингээ йогийн хичээл Fortnite гэдэг 14 хоногт нэг удаа уулзаж бид нар одоо ажлынхаа сонь сайхны талаар ярилцдаг юм гоё. Тэгээ йог, барай гэл ерөнхийдөө гоё зүйлүүдийг болно. За одоо манай өглөөний йогийн багийнхан маань ярьсан. За хоёр давхрын хэсэг бол одоо ийм цэлгэр том юм загвартай байгаа. За энэ нь болохоор агаарыг болон нарны гэрлийг одоо маш сайн одоо ингэж оруулж өгснөөрөө өвөл маш дулаахан байна. Зун бас нарны илт сайн орно. За тэгээ агаарж болох систем маш сайн. Хүний биед маш эрг ийм нөлөөтэй байдлаар ингэж зохион байгуулж шийдсэн байгаа. За юм байгаа. За тэгээд одоо энэ хан дээр байгаа зургийг болохоор Оно гэдэг одоо зураг зурдаг ийм артист эмэгтэй зурсан байгаа. За энэ болохоор ингээд нарны сэнс байгаа, дэлхий байгаа эмэгтэй хүний төлөөлүүлсэн. Энэ талын болохоор худал хүний нөөц болон одоо бусад компаниудын хэсэг бол суудаг. За хүмүүс нь одоогоор арай ирээгүй байх шиг байна. Одоо энэ талд бол худалдаа маркетинг хэлт суудаг. За миний суудаг хэсэг гэсэн. Миний ширээ бол тэнд харагдчихээн. За задгаа төлөвлөлттэйгээр шийдсэн байгаа. За энэ бол миний ширээ бол байгаа. За Valar Morghulis Gotin pad харагдаж байна. Утасны бүхээг байна. Тэгээд утасны бүхээг болохоор орж утсаар ярих хурал хийхд бол энэ дотор аваад их боломжтой. За энэ бол галтгооны өрөө, кофе авах өрөө гэж нь хэлж болно. За тэгээ манай brainstorm өрөө байгаа. За бид нар энэ чинь шин санаагаа гаргадаг, ярилцдаг, уулзалдаг brainstorm ер нь бол хийдэг. За тэгээ миний тарж байгаа усан лут модуль тийм нэртэй даанч огт урахгүй гоо. За тэгээд түрүүн хэлсэнчлэн одоо энэ ингээд илүү том одоо шилэн хасаатуудыг байршуулж өгснөөр агаар нэвтрэх боломжтой. За тэгээ үүдний хэсэг бол юм цэлгэр уудам. За тэгээд та анзаарсан бол манай байгууллагад унтраалга гэж байхгүй байгаа. За энэ цагаан ямар очтой вэ гэхээр энэ хүчил төрөгчийг хэмжигч байгаа. Тэгээ хэрвээ байгууллага дотор хүчил төрөгч одоо багассан тохиолдолд энэ маань одоо улаан хасаад анхаарал тэмдэг өгөөд автоматар одоо цон хонгоолох зэрэг одоо зүйлүүдийг бол хийнэ. За тэгээд манай дээр ийм таблетууд байдаг байгаа. Бүгд смарт таблеттай. За эндээсээ бид нэр гэрлийг ингээ удирдах боломжтой. Өглөөний мэнд гэрлийг ингээ гэрлээ удирдах, цонхоо онгоолох, air condition ажиллах, халаагуур гэдэг ингээ энэ бүгдийг бид нар одоо бүгдийг удирдах юм боломжтой байгаа. Эндээсээ ингээ бүх юмдуулыг хэмэвчдэг. Одоо заал өрөө болгонд ийм таблетууд байршсан байгаа бөгөөд одоо унтраалгаар шийдэхгүй бүгд ингээд шийдэгдэнэ. За энд харагдаж байгаа хэсэг бол манай одоо M-Orl-ын болон байна. Тэгээ хэрвээ та ганцаараа баймаар санагдсан үе тэ байх юм бол энэ дээрээд суух боломжтой байгаа. За манай M-Orl-ын болон байна да. За тэгээд M-Orl-ын болон байна. Тэгээд энэ дээрээд ингээ ганцаараа суугаад юм бодох гоё цагийг өөртөө гарах боломжтой. Гэтэ би энэ дээр бол ер нь баг сууж байгаагүй. Баг угаасаа сууж байгаагүй. Би нэмэрдэг. За тэгээд урагшаага бол ингэж харагддаг. Үнэхээр л M-Orl-ын болон байгааз. За тэгээд M-Orl-ын болон маань нэг юм их харагддаг. За тэгээ үүний дараа болохоор за энэ чинь хуралтай байна. Үгүй ээ. Хуралгүй. За манай хурлын өрөө байна. За тэгээ мөн адил товчлуур байхгүй бөгөөд хянах самбраасаа явна. Команд аваа явчихна. За манай хурлын өрөө маань байна. За тэнцээ манай дэлгэсэл харагдаж байна. За тэгээд ингээд хурлын өрөө маань байна. За одоо энэ дээр хэдүүлээ нэг жоохон юм ярьчих гэж бодож байна. За энд үзүүлэх нэг гоё зүйл байна. Энэ юу вэ гэхээр манай нөгөө LED платинум зэргийг авсан гэрчлэгээ маань энэ дээр үлэгдсэн байна. За тэгээ энэ байгууламжийн доор хэсэгт болохоор 40 тонны том танк байгаа. За тэгээ тэр танкыг одоо энэ байгууллагыг тойрсон юм хоолоонууд байгаа. Тэгээ борооны усыг шүүж аваад тэр танканда хоримтлуулад тэгээ тэр
хуримтлуулсан усаа эргээд ашигладаг ийм давуу талтай. За тэгээд бүрэн автоматжуулалтыг хийснээрээ бид нар цахилгааныхаа 28% хүртэлийг хэмнэн чаддаг. За тэгээд усаа бас хэмнэн чаддаг. За хэдүүлээ удахгүй 0 өрхөнд орж үзэн да энэ л хорой бөмбөлөгтэй ийм ус гардаг, хийтэй бөмбөлөгтэй. Тийм учраас энгийн карантыг бодвол баг 1-2 дахин их бага усаар гараа угаах ашиглах юм боломжтой болсноор давуу талтай. За тэгээд энэ ч орсон энэ шилэн хавтан болон хавтан энд орсон материалууд бүгд тэр лид гэдэг стандартын дагуу байгаль дээлтэй стандартаар үйлдвэрлэсэн тэр үйлдвэрүүдээс энд орсон бүх нэг ширхэг болгоныг хүртэл ингэж авчирч яг энэ барилгыг бол хийсэн байгаа. MMS Green Building буюу ногоон барилгыг бол бүтээсэн байгаа. За тэгээд байгууламжийн дээр хэсгээр болохоор хэдүүлээ гарч үзье. Тэгээд энэ дээр болохоор нарны панел суурьсан байгаа. Энэ байгууламжийг бид нар сэргээгдэх эрчим хүчээр 80-аас 100% хүртэлх хувиар бүрэн ийм хангах хүчин чадалтай нарны сэргээгдэх эрчим хүчний систем ингээ байршуулснараа бид нар Улаанбаатартаа нэг ч гэсэн компани үйл ажиллагаа явуулж байгаа компани эрчим хүчээ өөрсдөө хангаад ингээд энэ их ачааллын үед өөрсдөө ингээд эрчим хүчийг бүтээгээд байх боломжтой гэдгийг ингэж харуулсан юм жишг төсөл болсон байгаа. 3 давхрын хэсэг бол байна. За 3 давхрын хэсэг. Тэр талд бол инженерингийн MMS Engineering гэдэг компани офис барьсан байна. За энэ талд болохоор санхүүгийн алба болон захирал хуулийн албаныхан бол энд сууж байгаа. За тэгээд нөгөө манай гоё алтарх зураг маань эндээс харагдаж байна да. За манай террасын хэсэг бол энэ дээр харагдаж байна. За тэгээд зам бол бид нэр гоё мах шарж идээд кино үзээд энэ дээр ингээд гоё амрах бол боломжтой энэ террасын хэсгийг байршуулж өгсөн. Одоо бол ингээд өвлийн үлрэл ирж байгаа учраас ерөөхдөө ингээд юмнуудаа хураацсан байгаа. За тэгээд ингээд байгууламжийн дээвэр дээр бол ингээд нарны автангуудыг байршуулж өгснөөрөө бид эрчим хүчнийхаа 80-аас 100% хүртэлхийг бол бүрэн хангах юм чадамжтай болсон. Өдөр бүр аялын влогийн маань 30 дахь дугаар буюу спешиал дугаар маань энэ түрээд өндөрлж байна. За тэгээд Монголын анхны ногоон барилгатай танилцсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд хэдүүлээ 31 дугаар дугаараараа илүү гоё газраар аялна гэдэгт итгэж найдаж байна. За баяр та.